Жаасан байна уу? За өнөөдөр үнэр хүн бүр өөрийн гэсэн үнэртэй байдаг юм байна. Үнэр үүхэлгүй ч гэсэн хүний сэтгэл түлддэг. Хамгийн үнэн үгийг, хамгийн хатуу үгийг үнэр хэлдэг юм байна. Чихээрээ сонссон, нүдэрээ харсан, амаараа амтсан, гараараа тэмтэрсэн. Энэ бүхэж үйл болвол мартагддаг. Гэтэл биш та. Үнэр болвол хижиж мартагдахгүй. Хамгийн гүн зүрх сэтгэл үлддэг, хоногшдог. Тийм учраас хүнд сайхан дурсамжийг мартагдашгүй үлдээ хийж байгаа юм болвол үнэрийн тактикийг хэрэглэж болно. Эсвэл би энэ хүнд сэтгэлээс нь дурггүй, яасан ч хүлээж авч чадахгүй. Тэгвэл тэрнийх нь шалтгаан нь үнэр байж mag. Өөрөөр хэлэх юм бол өөрчөнд хаалгахгүй тийм үнэр ялгаруулдаг хүн байж магадгүй гэсэн. Үнэр гэдэг бол хасар чухал. Өөрийнхөө сэтгэл санаанд таарсан, тохирсон хань жилдээ болж чадахгүй юу? Дараа нь гэр бүлийнхээ амьдралыг аж жаргалтай байлгаж чадахгүй юу? Өөрийн чинь ажлын орчин, хамт олон, эй өвтэй, бүтөөлж, сэтгэлийн дарамтахгүй. Ийм орчны бүрлдөөж чадаж нь үгүй байна. Тэгээ энэ ажил нь урагштай байна үгүй байна. Тэгээд аав ээж өрөвдүүдийн хооронд харилцаа. Энэ бүхэж зүйл бол үнэр нь болж байгаа. Мэдээж олон хүчнжүүл байж байгаа. Тэрийг ерөөсөн хэн ч үгүйсэхгүй байна. Гэтэл энэ дотор үндсийн үндэс хамгийн чухал нь болвол үнэр юм байна гэдгийг өнөөдөр ойлгосон. Бид нарт хижиж мартагдашгүй сэтгэл хоногшиж үлдсэн зүйлүүд байдаг. Тэр нь үнэр. Тэгвэл яагаад үнэр ийм их нөлөөлөлттэй байдаг юм бэ? Хоёр шалтгаан байна. Бид нар үнэрийг болвол ерөөсөө үнэрлэг гэж ойлгодог. Хамраар мэдэрж байгаа. Хүртэж мэдэрдэг 5 эргэтэн байдаг. Тэрнийх нь нэг нь хамар. Тэгэж одоо хэтэрхэ хялбар ойлгож ирсэн. Гэтэл бол тийм биш гэдгийг одоо сүүлийн үеийн судалгаа харуулж байгаа. Хоёр төрлийн үнэр байдаг. Нэгдүгээр төрөл нь бол бид нарын ингэ шууд хамраараа үнэрлээд тэгээ ухамсарт мэдрэгдээд сайхан үнэр байна, муухай үнэр байна гэдэг ч юм уу. Энэ төрлийн үнэр. Өөрөөр чинь ухамсартай үйлдэлийг нөлөөлнө. Энэ муухай үнэртэй учраас би итгэхгүй гэдэг чинь. Энэ сайхан үнэртэй байгаа учраас надад таалагдаж байна гэдэг юм. Энэ болвол ингэж шууд мэдрэгдэх үнэр ялж байгаа юм. Гэтэл энээс гадна нөгөө нэг үнэр нь болвол өөр чинь үнэртэгдэхгүй. Тэгсэн мөртлөө яах вэ? Сэтгэл зүрхэнд чинь шингэж үлддэг ийм үнэр байдаг. Энийг бол феромон үнэр гэж хэлж байгаа. Энэ үнэр болвол өөр чинь үнэрлэх тэр сэрэлд мэдрэгдэхгүй. Яг хөөхтэй зэрэг хамраар орох уу гэвэл хамраар орно. Тэгээд хамрын тусгай одоо бас мэдрэгдэх хэсэг VNO гэж warm nasal organ гэсэн ийм мэдрэхүйн хэсэг байна. Энэ эргэтэнд мэдрэгдээд тэгээд тархины лимбик системд хүрдэг гэж байгаа. Энэ болвол жирийн үнэрээс ялгаатай тэр сувг замаар биш тусдаан сувгаар дамжаад тархины өөр хэсэгт хүрдэг гэсэн. Энэ лимбик систем нь яах вэ гэдэг зэрэг сэтгэл хөдлөл, ой санамж, зүүн савн татгах юм уу эсвэл татгалзах юм уу? Энэ далд ухамсар тултай зэрэг нөлөөлдөг хэсэг юм байна. Энэ болвол нэг ёсон дам байна шүү дээ. Үнэртэгдэхгүй мөртлөө тархин нөлөөлдөг гэсэн. Асар чухал мөртлийг сонирхолтой. Жишээлх юм болвол би энэ хүн сэтгэлтэй юм уу үгүй юм уу? Хайртай юм уу үгүй юм? Энийг тогтооход энэ үнэр нөлөөлж ирэх гэсэн. Энийг болвол биологийн үнэр гэж байгаа. Өөрөөр чинь шийдвэр нөлөөлөл. Тэгэхээр хүнд дурлсан эсхийг эсвэл заавал одоо хайр сэтгэл талаас нь биш. Өөр чинь таалагдах хэсэг, үнэлэх хэсэг. Тэр хүнээ ялгаруулж байгаа биологийн үнэр шийднэ гэсэн. Энэ болвол амьдралын асар том нууц руу одоо нэвтэрсэн гэсэн үг л дээ. Бусдыг өөрөнд татаж чадах уугүй юу? Бусдад таалагдах үгүй юу? Эсвэл зориуд дургуучдын хөргий гэдэг юм. Тэгхийн болвол ерөөсөө үнэрийг контрол хийх. Бид нар болвол энэ үнэрд одоо сахирдаж байгаа. Хумсрахгүй байдал. Жишээлх юм болвол одоо энэ нялх хүүхэд байна. Нялх хүүхдийн үнэр болвол хэний ч гэсэн одоо бүр хайрыг татгаар, сэтгэлийг татгаар ийм таалагдах үнэр байдаг. Энийг болвол энэ шинжилгээ ухаан дээр юу тайлбарлаж байна гэдэг зэрэг өөрийгөө хамгаалах механизм гэж нэрлэж байгаа юм. Ягаад гэвэл нялх хүүхэд бол одоо
уйлна, орилон чарлана, баа шээ том хүмүүсийн дургуйчлыг хүргэх одоо тиймэрхүү таахгүй үйл ч юм уу байдалтай байдаг. Тэгэхээр энэ талын нөхөхийн төлөө болтой зэрэг онцгой тийм одоо үнэр ялгаруулдаг байхгүй юу? Тэгэхээр энэ үнэрийн үнэрттэй зэрэг хүн хайрлах сэтгэл, хамгаалах сэтгэл төрөгдөнө. Жишээлх юм бол 60 одоо энэ өвсөн тэжээлтэн хишиг гэдэг ч юм уу, тугал гэдэг ч юм уу, унаг гэдэг ч юм уу. Цон нохой жарамдаа идэхгүй тохиол байдаг. За энийг бас энэ байгалийн өөрийн хамгаалттай холбоо тайлбарлаж байгаа. Айгүй бол энэ төл малаас ялгарч байгаа үнэр хичнээн жирлэг аратан байсан ч гэсэн өрөвдөх хайрлах сэтгэлийг төрөгдүүлнэ. Эсвэл тэр байгаа байдал нь хөөрхөн ямар ч одоо аюулгүй юм шиг сэтгэлийг төрүүлэх. Жижиг хурга шиг болвол одоо чон нохой гэж танихгүй өөдөөс нь ээжигэн ч юм шиг гүйгээ очиждаг. За ийм өхөөрдөн байдлууд нь болтой зэрэг нөлөөлж болж шүү. Тэгэхээр энэ дотор болвол тэр үнэр байж байгаа. За малчин хүмүүс бол сайн мэднэ. Хоньно хүү гэдэг ч юм уу, ямааны хүү гэдэг ч юм уу ийм нэртэй малууд байдаг. Багтаан болохтой зэрэг ээжээс нь сүү гарахгүй ишиг байдал хонин давуулчихдаг ч юм уу. Хурах байдал ямаан давуулчихдаг ч юм уу. Одоо энэ сошиал медиа энэ төр гарчил байгаа. Унаг хүлжгээ үхэрч юм уу? Готох ч юм уу? Бүр богон мал биш, бодмал хүртэл юм байдаг. Энэ болвол танихгүй байгаа юм би. Адилхан төл учраас хайрын татах тийм төрлийн үнэр ялгаруулдаг. Тэрнтэй нь холбоотой. За энэ болвол өнөөдөр ярих гэж асуудлын жангалга юм байна. Бусад хүрээнд адилхан үйлчлдэг. Жишээлх юм болвол хосууд байна. Бие биеийн татах, нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл нь бас үнэр. Ирчүүлээс болвол эр гормон, тестостерон ялгардаг. Эмэгтэйчудаас бол эмэгтэй гормон, эстроген ялгардаг. Эннээ ялгаруулах хэдий чинэн сайн байна уу? Эсрэх үснэх анхаарлын тутардаг. Сэтгэл татагдах, дурлуулах, хайрлуулах ийм үнэрийг ялгаруулдаг гэсэн үг. За энэ талаар болвол бэлгийн энергийг, оюуны энерги болох гэдэг номдэр бас тусгай хэсэг болгоод тайлбарласан байдаг. Тэгэхээр хүмүүсийн сэтгэлийг татаж чадахгүй байна. Хайрлахгүй байна. Анхаарлынхын төвд орж чадахгүй байна. Эсвэл одоо эвдэрж байгаа. Хоёр дэшин болох гэдэг. Тэгвэл тэр үнэр гэдэг юмдаа анхаарлаа татахгүй болохгүй гэсэн. За дараагийн хэсэгдэр бол хэлнэ. Яавал энэ үнэрийг одоо сайжруулах, бусдын нөлөөлөх хэмжээнд байлгахгүй. Энэ үнэр гэдэг бол асар чухал. Энийг бол монголчууд бүр эртдээр үеэсэн бүр анхаарад уран зохиол хүртэл бичигдээд ирсэн Монголын нут төвчөн дөрвөл байдаг. Үнэрийг минь үнэрлж явгаад өөлөн их өмсөжсэн чамчаан тайлаад чөлөөдөд шидэж өгсөн. Чөлөөдөө болвол морин дээрсэн шүүрж аваад цаашаа явсан. Яагаад гэвэл өөлөн болвол чөлөөдөө гэдэг мэрэгд хүнтэй суучхад явж исэн чинь жамаас нь Есүгэй Баатар ах トゥ гурвууд ирээд булааж авдаг байхгүй юу. Тэгэхээр үнэр гэдэг бол ийм асар чухал байж түүх шастар төртөнд тэмдэглэгдэж үлдсэн. Үнэртэй холбогдлолтой бол одоо сүүлийн үеийн уран зохиол дээр, дуушлаг дээр асар их байдаг. Нутгийн үнэртэй, Монголын үнэртэй салхи гэдэг. Нутаг хүртэл өөрийн гэсэн сайхан үнэртэй. Малын буучнаа үнэр. Энэ бол ерөөсөн тэр бүр далд ухамсарт нь бүр генд нь бүр шингэчихсэн үнэр. Ээжийн дээлний үнэр. Сүү шингэчихсэн. Аавын гутлын үнэр. За аавын гутал ихтэй зэрэг бол ерөөсөн алдартай. Энэ Монгол гутлыг болуулдаг чинь их эсхийгээр хийсэн учраас арьс булгаараар хийсэн учраас угаагаад байдаг юм биш. Үнэр шингэждэг байхгүй. Тэр бол шиврний үнэр. Асар хүчтэй мөртдөг. Гэсэн ч гэсэн энэ бол муухай үнэр биш. Сэтгэл тонхшсон борсомжийн үнэр. Анх төвөрлөсөн, кейс хийсэн, тэр үед мэдрэгдсэн үнэр. Насан турш одоо мартагддаггүй. Зүрхсэтгэл шингэсэн байна. За энэ бол бүгд одоо бид нарын ой санамжинд байдаг. Үнрүүд ямар их одоо бид нарын сэтгэл зүрхийг нөлөөлж исэн. Олон жилийн турш хоногшиж үлдсэн. Тэгвэл энээс гадна болтой зэрэг бид над ерөөсөн мэдрэгддэг. Тэгсэн мөрлөнд татгадаж яадаг. Тухайн орчинд тайвширж яадаг. Итгэл төрж яадаг. Аж жаргалыг мэдэрж яадаг. Ийм төвшөнд энэ үнрүүд үйлчлдэг юм байна. Энэ гэр бүлийн уур амьсгал шал өөр. Энэ ажлын хамт олно байгаа байдал эрс өөр. Энэ болвол чаана тэр үнэр гэдэг техник
үйлчлээд байна л да. Тэрнтэй холбоотой. Ямар нэгэн хүнд маш их татгадаж байна. Инфлюенсер байна. Орж ирээд яраа илтгэл хийж байна. Мэдээж тэрнээс оораа сачирж байгаа. Тэрнээсээ гадна тэн дотор бас тэр үнэр байж байгаа. Тодорхой жанаас мэдрэгдэнэ. Амьтнууд болвол энэ үнрээр тэр байтугай шоргоол жүхэнаар энэ үнрээр жохон байгуулалт хийж байгаа. Харин ч мэдээлэл солилцож байгааг ярьж байгаа шүү дээ. Нохой болвол ичнэн олон төрлийн үнрийг ялгаж чаддаг. Хэрвээ одоо хүртэл анхаардгүй байсан болвол энэ тал дээр анхаарч эхлэх юм бол бүр илүү гайхамшигтай хүрдэнэ. Сая нялх хүүхдийн үнэрийн талаар ярьсан. Эмэгтэйчүүдийн үнэр эрчүүлийн нөлөөлдөг талаар бас асар олон туршилтууд байдаг. Эмэгтэй гормоны үнэрийг эрчүүд өнөртүүлэх юм бол сэтгэл санаанд нь өөрчлөлт гарч ирсэн тухай. Бүр эмэгтэй хүнээ нулимсны үнэрийг өнөртүүлэх үед эрчүүдийн түрэмгээ жан найрлаад сэтгэл нь жолорж исэн гэсэн ийм туршилт байна. Эрчүүдийн чамчнаа үнэрийг тестостерон шингэсэн. За энэ үнэрийг өнөртүүлэхэд эмэгтэйчүүдийн нүдэн сэргийсэн гэж. За ийм туршилтууд болвол олон байгаа. Тийм учраас энэ болвол шинжилгээ ухаанаар батлагдсан байна. Тэгэхээр яг эннийх эсрэгээр хэрвээ хүмүүсийн дургуйчлыг хүргэе. Зай барья гэж бодож байвал бас энэ үнэрийн тактикийг ашиглаж болно гэсэн. Жишээлх юм бол манай энд бол могоо ихт гэр тараад могоо үгүй илдэж байгаа. Хортой могоо. Гэсэн чсэн бид нар бол энэ могоотой харьцаа сурчсан учраас нэг их одоо айж чад ч юм уу дургуйчаад байх юм байхгүй. Могоо өсгөдний хүнд хор болохгүй. Гэсэн ч гэсэн хэрвээ могоог гэр орноос хол байлг гэх юм бол бас арга байдаг. Тэр нь юу гэх юм бол үнэртэй юм байдаг байхгүй. Дэлгүр зарж идэг. Могооны дургуй үнэр. Могоо дургуйч бодгоо жирийн хүн ч гэсэн дургуйчдаг. Асар могоо үнэртэй юм байдаг гэж ярьдаг. Тэр хэрэгж үжээгүй. За тэр үнэртэй юмыг авчираад орчих юм бол могоо ойртохгүй. Тэрэн шиг яах вэ гэдэг. Хэрвээ өөрийн чинь гэр орноор баан жочилдаг ч юм уу. Энэ хүнээс зай барья гэж бодож байгаа юм бол англин үнэр биш. Тэрний эсрэг талын үнэрийг хэрэг уулгах тавих хэрэгтэй болчих юм л да. Би чам дургуйч чинь чи манайхаар битээ орж ирэх гэж юм. Тэгэж хэлж болохгүй. Тэрнийхээ оронд тийм таагүй үнэр тавих юм бол дахиж тэр хүн хижээж орж ирэхгүй. За энэ бол тоглоом юм шиг ч гэсэн бас үнэхээр бас туршиж үзэж болно. За тэгвэл одоо залгаад үнэрийг яаж сайжруулах вэ? Биологийн үнэр. Яруу өөрөөс чинь энэ биологийн ерөвсийн хүчин чадалтай. Тэгээд зөвхөн одоо нөгөө хүнээ уурах тарах, зүрх сэтгэл мэдрэгддэг. Тэр үнэрийг хэрхэн хөгжүүлэх вэ? Сайн ялгардаг болохгүй. За энэ талаар бас хүмүүс судалж анхаарал хандуулсан байна. За энэ дээр бол 5 арга байна. Товчхон. Нэгдүгээрт нь бол дааврын тэнцвэрийг хадгалах. Хангалттай сайн унтаж амрах хэрэгтэй. За ингийн бол даавар тэнцвэртэй ялгар. Нөхөн сэрэгдэн гэсэн. Тэр тусмаа одоо энэ эр гормон, эмэгтэй гормон. Энэ бол сайн унтаж амарсан үед сайн ялгардаг. За нөгөө нэг нь бол энэ бэлгийн харьцаагийг тэнцвэртэй байлгах. Тодорхой хэмжээнд хязгаарлах. За энийг бол энэ бэлгийн энергийг оюуны энерги болгох гэдэг номдэр хэлсэн байж байгаа. Тэгээд энэ номыг бол одоо цовруулаар танилцуулаад явж байгаа. Эхний бүлгийг бол өнгөрсөн 7 хоног ярьсан. Тэгээ хоёрдугаар нь бол энэ биеийн арчилгаа, чивэрч байдал. Яг хөөхтэй зэрэг хэтэрхээ их одоо химийн найрлагатай бүтээгдэхүүнээр угаах юм бол арчилах юм бол одоо өс толгой бие хөл гар юу байдаг. Байгалийн үнэрийг чинь дарах аюул. Тийм учраас байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр угааж арчлах. Хамгийн гол нь өөрийнх нь тэр үнэрийг хадгалах. Хүний биеэс ялгарч байгаа тэр үнэр. Тэр нь бол энэ бүх үнэрийн дотор хамгийн одоо хүний зүрх сэтгэлд хүрдэг үнэр юм байна. Тэрийг угааж ажиллаж болох. Харин хэр буртахыг найрлах хэрэгтэй. Хэр буртахтайгаа холилдоо жууралдаад байх юм бол муухан үнэр болоо аварчих юм байна. Тэгэхээр хэр буртахыг угааж харилгаад тэр байгаалгын сайхан үнэрийг сэргэх. Тэрнийхэн суугыг сайжруулах. Энэ нь чухал гэсэн. Хулс бол тийм муухай зүйл биш. Хулсаар дамжаад тэр үнэр ялгарч байгаа шүү дээ. Тэгээ хулс сайн байх тусмаа тэр сувган нэг. Тэгээд арьсаан одоо эрүүл чивэр байлга. Энэ бол тэр өөрийнх нь байгалийн биологийн англин үнэрийг ангилуулах үндсэн арга. Энд нь тэгээд итгэлтэй байх хэрэгтэй. За
Эрчүүл бол эрчүүлийн одоо бийд байдаг. Эмэгтэй хүмүүсийн нөлөөлж чаддаг. За ийм үнэр ялгарч яах гэдгийг өөр мэдэх хэрэгтэй. Тэгээд тэрэндээ бол итгэлтэй байх хэрэгтэй. Эмэгтэй ч удаж гэсэн ялгаа. Надаас бол гайхамшигтай сайхан эрчүүлийг татах, нөлөөлж чадах ийм одоо үнэр ангилж байгаа. Энд бол заавал нөлөөлөгдөн гэсэн. За ийм итгэлтэй байх нь чухал. Энэ үнрүүд бол сая эхний хэсэг дээр ярсан шууд хамарчин үнэртэгдэхгүй гэдэг байгаа байхгүй юу? Надад ерөөсөө ямар үнэр байхгүй нэ гэдэг чинь. Тэгж бодоод хэрэггүй. Сайн үнэртэх юм бол тэр үнэр байгаа. Тэгээд үнэртэгдэхгүй ч гэсэн байж тэр маш бага хэмжээний үнэрийг ч гэсэн тэр хамрын тэр үнэрлэх тусгай хэсэг нь мэдрээд тэгээд өөр сувгаар тархинчин очиж мэдрүүлдэг гэдэг байхгүй юу? Тэр нь яах вэ гэдэг зэрэг феромон гэдэг ялгар болдог. Энэ нөлөөллөс тэр нь өөрөө чинь тархины лимбик системд үйлчилдэг. За лимбик систем нь бол энэ сэтгэл хөдлөл жин шавн ой санамж. За энийг чахардаг гэсэн. 3 дугаар нь бол хоолны дэглэм. Үнэр нь юу идвэл хүнээ биеэс тийм үнэр ялгардаг. Тэгэхээр энэ идэж байгаа хоол хүнсэн болвол өөрийн чинь байгалийн үнэрийг дарахгүй. Харин ч тэрнээ сувгын нэгдэг, илүү анхлуулдаг. Тийм төрлийн хоол хүнсийг сонгох юм байгаа юм. Зарчим нь хэтэрхээ их үнэртэй сармас ч юм уу, шарсан мах гэдэг ч юм уу, архитам гэдэг ч юм уу. Энэ бол өөрийн чинь үнэрийн хамгийн том дайсан. Архиучгийн бол өөрөөс ч архал үнэртэн, тамхи татах юм бол тамхал өөрөөс ч үнэртэн. Өөрийн гэсэн үнэр байхгүй ч тамхи татах хүн бол тэгэхээр чин тамханд хайртай хүн гэж байхгүй шүү дээ. Хижээч мартахгүй сэтгэлд үлдэх үнэр биш тамхины үнэр болвол харин юу идэх хөхтэй зэрэг ногоо жимс идэх хэрэгтэй гэж. Сайн чанарын тос хэрэгтэй. Тарг гэдэг ч юм уу гэдснээ орчныг сайжруулах. Ийм төрлийн хоол болвол өөрийг чинь сайхан үнэртэй болгоно. Тэгээд дээр нь ултай зэрэг ус сайн уун. За дөрөвдүгээр нь бол ховийн ариун чивэрд онцгой анхаарах хэрэгтэй. Амаан савгаад шивэрлдэг байх хэрэгтэй. Амны эвгүй үнэртэй хүмүүс бол хүмүүсэд тэгж их таалагддаг. Болохын дотор тодорхой хэмжээнд зай барихын хүмүүс гिचиж идэг. Тэгэхээр энэ дотн харилцаа гэдэг бол ховийн орон зайг эвдчиж дотн харилцаатай болдог. Ойрхон суун гэдэг чинь. Ойрхон жанаас ярна гэдэг чинь. Хэрвээ өөрөөс чинь эвгүй үнэр ханхилдаг. Амнаач гэдэг ч юм уу, сугуунэ гэдэг ч юм уу. Тэгхийн бол яг ховийн орон зайд нэвтрэх хүртэл хүн өөртөө чинь дотн болохгүй гэсэн. Болохын дотор зай барих гэж оролдсон. Энэ харилцааг өндөрүүлж гин гэсэн. Тэгэхээр яг угаадах, арчилдаг байх хэрэгтэй гэсэн. Шүдэн угаах хэрэгтэй. Цэвэрлэх хэрэгтэй, эмчилжүүлэх хэрэгтэй. Хувцсан байнга сольдог, сугууны үнэрийг дардаг, арилгадаг, бүтэгдэг юм байдаг. Тэрийг тогтмол хэрэглэх хэрэгтэй. Хөл бол ерөнхийдөө гайгүй. Албаны уулзалтын үеэр хүмүүс хөвчлэн гуталтай байдаг. Харин гэр орноороо байх үед бол хөлөөн савгаадаг. Шивэр болохгүй аймаас гутал сонгож юмсан. Гекметийн энэ ховийн соёлд сайн харах хэрэгтэй. За энэ дээр нэмээд 5 дугаард яах вэ гэдэг зэрэг байгалийн үнэр дээр нэмээд үнэртнүүдийг хослуулж хэрэглэх. Энэ их чухал нөлөөтэй. Хүн болгон болвол заавалч одоо гэж тэр биологийн үнэрийг мэдрээд чадахгүй. Хүн ч гэсэн ялгаа байхгүй. Мэдрэх чадвар нь ултаа зэрэг нас ахгийн хэмжээгээр дөрөвчдөг. Тийм учраас бүтөөгдгөн үнэрээр нөхөрлөх. Энэ аргыг хослуулах хэрэгтэй. За энэ талаар бол бас урд нь ярьж өнгөрж исэн. Ямар төрлийн үнэртэй бас хэрэглэх вэ? Гэр орондоо ямар төрлийн үнэртэн таниртнуудыг байлгахгүй. Энэ яаж одоо айл гэрийн уур амьсгалыг өөрчлөх вэ? Хэтэрхээ хурч биш. Хэтэрхээ хиймэл биш. Байгалийн гаралтай. Үнэнхүү хүмүүсийн зүрх сэтгэд хүрч чаддаг энэ үнэртэй уснуудыг хослуулж хэрэгжилж. Энэ чухал. Гэр орондоо болвол тэр сайхан үнэр гаргадаг цэцгнүүд ургамлуудыг байлгах. Тэгээ өглөө болгонд цонхоо нээдэг. Гаднаас эрүүл байгалийн үнэрийг оруулж ирж идэг. Энэ гэр бол энэ ажлын хамт олон албан байгууллага. Ажил төрөл нь урагштай явж ийн үгүй байна уу? Аж жаргалтай байна уугүй байна уу? Тэр орчноос үнэртэж байгаа тэр үнэртэй болгол. Цэцэг ургасан гажрал зөгөөж хоолж идэг. Эрвэхээ эргэлж идэг. Харин энэхээ эсрэгээр л өтөг ихтэй гажрал ялаа элдв хорхоо шивднууд чуулж идэг. Тийм учраас энэ гэр орон
албан байгууллагын үнэр өсөж байгаа. За өнөөдөр ярьсны товчонд дүгнэе. Өнөөдөр болвол энэ үнэр гэдэг сэдвээр ярьлаа. Үнэр болвол ерөөсөн үхэлгүй ч гэсэн сэтгэл зүрхэнд хамгийн их үлдэж нөлөөлдөг ийм хүчнүүд юм. Бид нар зөвхөн одоо үх хэлээр ч юм уу харагдах байдлаар жишээлх юм бол их гоё чаман өмсдөг ч юм уу. Эсвэл уран цэцэн хэлдэг ч. За энэ мэдээд чухал. Эннээсээ гадна үнэр гэдэг хүчин зүйл байна. Энэ болвол ерөөсөн насан турш үнэ зүрхсэтгэл үлддэг. Тэр үед тэр хүн тийм хувцастай байсан да гэхээсээ илүү тийм үнэртэй байсан гэдг нь үлддэг гэдэг аахгүй. Тэгээд үнэр болвол хоёр төрөл байж байгаа. Нэг нь болвол хамраар шууд мэдрэгддэг. Мэдрэлийн системд нөлөөлдөг. Өдөр тутмын одоо үнэр. Нөгөө нэг нь бол хамраар орж ирж байгаа ч гэсэн хамрын тусгай вино гэсэн мэдрэхүйн хэсгээр орж ирээд тэгээд феромон гэдэг эдийг ялгаруулна. Энэ нь болвол тархинаа лимбик системд үйлчилдэг. Энэ хэсэг нь болвол хүний сэтгэл хөдлөл, жон совон, санамж байдаг гэж хэрэгцээ. Ухамсараар биш, ухамсаргүй байдлаар уурга тархинчин очиж нөлөөлдөг. Энийг болвол хүмүүс ойлгосон байна. Тэгэхээр энэ хүн дуртай юм уу, үгүй юм уу? Энэ орчинд байж болох уу, үгүй юу гэдгийг энэ далд ухамсарт нэгсэндээ мэдрэгдэж байгаа. Тэр үнэр шийддэг гэсэн үг. Энэ амтан аратнууд болвол өөрийнхөө эзэмшил гажард өөрийнхөө үнэрийг тавьдаг. Өөрөөр хэлэх юм бол шээдэг ч юм уу. Жишээлх юм бол нохой болвол ингээд мод ч юм уу өвс рүү очиод ингээд сарж идэг. Тэр болвол тэр газар тэмдэг тавьж ингэж байгаа юм. Өөрийнх нь эзэмшлийн газар болгож байна гэсэн. За ийм байдлаар энэ үх хэлтгүү мөртлөө биднээ үжил ухамсарыг нөлөөлж идэг. Ийм үнэр гэдэг гайхамшигтай байдаг юм. Нялх хөвгтөөс сайхан үнэр гарч идэг. Тэр болвол өөрийгөө хамгаалах систем. Өөрийгөө бусдад өхөр дүүдэг хайрлуулах гэсэн. Ийм зорилготой ялгаруулж байгаа юм. Эмэгтэйчүүд эрчүүл таалагдахын төлөө, эрчүүл эмэгтэйчүүдэд таалагдахын төлөө өөр гэсэн үнээр ялгаруулж идэг. Тэгэхээр эсрэг хүстэнд таалагдах юм бол тэр өөрд байгаа байгалийнхаа үнэрийг хөгжүүлэх, ялгарл сайтай болох. Тэгээд тэрэнд нь нутаж ирэх саат болж байгаа хэр буртаг гэдэг ч юм уу. Хүчтэй, химийн найрлагатай, ариун чиврийн хэрэгсэл гэдэг ч юм уу. Энэ бүгдөөс жайлсийгээд тэрний ялгарлын сайжруулах. Энд бол асар нарийн ухаанууд орно. Хамгийн наачх нь хоол хүнсээ сайжруулах. Ногоо навчтай ногоо идчих. Жимс идчих. Сая бас 5 өнгөөр хооллох гэдэг ийм яриа хийж өнгөрт. Хэтэрхий хурц үнэртэй. Өөрийн чинь үнэрээ дарах. Тийм хоолноос жайсах хэрэгтэй. Жишээлх юм бол ингээд эмгтэй чуудаж гэсэн хэтэрхий их одоо халуун ногоотой кимчи иддэг ч юм уу. За энэ бол өөрийн чинь биес ялгарж байгаа тэр эстрогений үнэрийг жинхэнэ эрчүүд таалах дотор сэтгэл зүрхэнд хүрэх тэр үнэрийг болтож ирэх дарах юм. За арих бол бүр болохгүй. Арих уусан хүмүүсээс ямар мохоо үнэр гардаг гэж. Энийг бүгд мэдэж байгаа. Тамхи татдаг хүнд бол ирсэн тамхинаас ямар үнэр байдаг. Тэгэхээр үнэрд анхаарах хэрэгтэй. Зөвхөн бижийн үнэр биш. Гэр орон ч гэсэн сайхан үнэртэй байх хэрэгтэй. Байгаал яагаад бидэнд таалагдаад байна вэ? Тэнд өнгийн англим сайхан үнэртэй жисгнүүд байж байгаа. Мод ургамлууд байж байгаа. Тийм учраас бид нар байгаал дуртай байна. Байгаал хайртай байна. Тэгэхээр өөрийн биеэсээ өгсүүлээд гэр орноо албан байгуулга сайхан үнэртэй болох юм бол тэнд эрвэхээ орно. Балчгүй ир. Амьдрал аж аргалтай, сэтгэл хангалуун, эерэг урамсгалтай бол. За анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа.